За сая Германы Global Media Forum дээр сурсан нэг шинэ үгээ хуваалцъя гэж бодлоо. Тэгэхээр энэ үг бол пролигархи гэдэг үг байгаа. Энэ жил болсон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трамп ялсны дараа тангараг өргөх ёслолын хамгийн уртлын игнэнд нь технологийн том компаниудын эзэд сууж ирснийг та бүхэн анзаарсан байх. Тэгээд тэр үеэр бас олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьжсэн. Өмнө нь иймэрхүү арга хэмжээний тэргүй игнэнд бол дандаа газрын тосны компани эзэд ч юм уу, уул уурхай магнатууд ч юм уу, ийм олигарх бизнесүүд нэгэсэндээ сууж улс төрд хэн нөлөөтэй байна вэ, хаана ямар их ашиг үйлчилж байна вэ гэдг нь бол харагддаг байсан гэдэг. Тэгвэл энэ удаад бидний хэрэгэлдэг сошиал медиа платформуудын эзэн компаниуд нэгсэндээ тэргүй игнийг эзэлсэн байгаа нь шинэ цагийн олигархуудыг бий болгожээ гэдэг ийм дүгнэлтийг бол хэлж ирсэн. Тэгэхээр олигархи гэдгийг тэр шинэ цагийн олигархууд бол энд бий болсон байна гэдгийг харуулж ийн гэсэн үг. Нөгөөтэйгүр Tech Bros гэдэг Silicon Valley-д хэллэг байдаг. Тэгэхээр энийг бол яг зарим сэтгүүлчд бол technically broken guys гэж ийм хошигнох хэлбэрч байдаг. Ямар ч тач мөн түрүүний технологийн компани эздийг бол Tech Bros гэж нэрлэдэг. Тэгэхээр тэр олигарх болон Tech Bros гэдэг хоёр үг нийлээд пролигарх гэдэг юм шинэ нэр томьёог бий болгож байна гэдгийг Английн сэтгүүлч Carol Cadwalladr гэдэг эмэгтэй илтгэлтэй онцлон дурдсан. Тэгээд энэ хүн бол өөрөө бидний бас сайн мэд Cambridge Analytica-гийн ерөн сурвалжлах тэр сурвалжлагыг хийж байсан технологийн юм маш алдартай Английн сэтгүүлч. Тэгэхээр нэгсэндээ энэ шинэ цагийн олигархууд буюу пролигархуудын бас үйл ажиллагаа ямар төвшөнд яаж явагдаад байна гэдгийг бид нар анхаарах цаг нь болсон гэдгийг өөрийн илтгэлээрээ дурдж байсан. Энэ тухай бас хэлэлцүүлэг мэдээ сурвалжлагууд цаашид бол бас их хөрнөх юм байлээ. Тэгэхээр бид нар энэ пролигархи гэдэг шинэ нэр томьёог бас мэдхэд илүүдэхгүй байхаа гэж хуваалцаж байна.